Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Сонсогч танд 5 гаруй өдрийн мэндийг хүргэе. Энэ удаа бид амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгээрээ Better Mind нойргол сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалж эмч мандах эмчтэй ярилцахад бэлэн болсон байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдөр бид хамтдаа маш олон сэдвүүдийн хөндөж байгааг нэг нь болох тархины удирдлага ба бие гэсэн сэдвээр ярилцах болно. Гэхдээ тархины удирдлага гэж байгаа боловч яг тархины бүтэц үйл ажиллагааг бол хоёлаа өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ, тий. Тэгвэл яг тархин дотор байдаг маш олон мянган тэрбумэсээс олон тэрбум эснээс бүрддэг нейрон болон нейроны яг дотор бас мэдээллийг дамжуулж өгдөг нейротрансмиттер гэж зүйл яг юу юм болоо. Одоо бүр зүгээр нэг дотор байгаа мэдхгүй зүйлээ ярих биш, тэрний цаана ямар үйл ажиллагаа явагддгийг болоо гэдэг гол зүйлийг бас хүндэн ярих болно. Тэгэхээр өнөөдөр магадгүй бидний сэдв бага зэргийн төвхтэй боловч эсвэргээрээ миний хувьд бүр маш сонирхолтой сэдв гэж бодож байгаа. Бидний яриад байдаг нэг дофамин, серотонин, кортизол гэл маш олон дааврууд ааш тий. Яг тэрний цаана байдаг бас нейрон трансмиттер гингүүт бас юу болж хувирдгийг болоо гэдгийг бас танилцах болно. Тийм учраас сонсогчдаа бидэнтэй хамт байгаад магадгүй асууж тодруулах зүйл гарах юм бол 1146 104 5 болон 9986 104 5 гэсэн мессежээр илгээх боломжтой. За мөн гэрүүлэн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар давхар лайв стрим хүрж байгаа учраас та үзэнгээ сонсоод бас комент үлдээх боломжтой байгаа шүү. За тэгэхээр хоёулаа шууд яриа руу оръё тий. Тархин дотор байгаа одоо миний мэдэн бодлоо хэлээд байгаа нэг хэд эсийн тохой штэ тий. Яг тархинд байдаг нейронууд одоо хэд орчим байдаг юм болоо. Бас энэний цаанаага тэр зүйлийн тухай үйл ажиллагааг нь хоёулаа хуваалцъя тий. Бидний бүхий л бие махбод маань бүгдээрээ эсийн бүтцтэй байдаг. Төрөл бүр эсээс бүрддэг бахан. Тэр тархийг маань бүтээж байгаа мэдрэлийн эсүүд гэж хэлдэг шүү дээ. Тархины эс буюу мэдрэлийн эсүүдийн маань нейрон гэж нэрлэдэг. Энэ нейрон гэдэг эсийн тусламжтайгаар л бидний энэ сэтгэн бодох үйл ажиллагаа болон одоо энэ бие махбодоо удирдах байгаа, дотор эрхтнээ удирдах байгаа тэр удирдлагууд бол ер нь нейроны үйл ажиллагаанаас хамаардаг байна. Хүний бие махбодод бол насан турсан хүнд ойролцоогоор 100 тэрбум орчим нейрон буюу мэдрэлийн эсийг агуулдаг. Түрүүний дугаар дээр бас ярьж байсан энэ нейронууд маань хүний биед байдаг ганц одоо нөхөн төлждөггүй маш олон тоотой боловч амьдралын туршид ямар нэг байдлаар өхөж үргэлтлээ гэхэд эргээд нөхөн төлждөггүй онцлогтой ийм эсүүд байдаг. Хүний ер нь одоо бусад эд эрхтний эсүүдийг бодох юм бол нейроны эсүүд маань онцлог хэлбэртэй байдаг. За эс гэхээр одоо дунд сургалт бид нар хичээл дээр үздэг байсан шүү дээ. Ихэвчлэн дугуй дүрслэгддэг шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэлийн эсүүд маань бол сертэнлэг эс байдаг. Нэг юм дугуй хэсэг нь бол их бие хэсэг юм байна. Тэр хэсүүд бол яг одоо мэдээлэл боловсруулагддаг хэсэг. За энээсээ цаашаага нарийн буюу арай богинохон сертэн байдаг. Энэ нь бол өөр эсээс мэдээллийг хүлээж авдаг дендрит. За урт сертэн нь болохоор өөр эс рүү мэдээлэл дамжуулдаг аксон гэдэг хэсэгтэй. Тэгэхээр дендрит буюу хүлээн авуур, их бие, аксон буюу дамжуулагч ширхэг гэсэн ийм 3 хэсгээс бүрдсэн юм сертэнлэг хэсүүд байдаг. Хүлээн аваад дамжуулах нь шүү дээ. Одоо нөгөө бичлэгээр нейротрансмиттерийн одоо яг процесс яаж явагддаг вэ гэдэг ингээ анимашнууд бас байдаг юм лээ. Бидний бие дотор тэнгууд яг л нэг юм цахилгаан гүйдэг шиг яг ингээл дамжаад байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр хүлээж авах нь бас цааш нь явуулах нь. Одоо бид нар нөгөө үг дамжуулж тоглодог шиг л тий. Тэгж явах нь шүү. Тийм. Гэхдээ нөгөө үг дамжуулж тоглодог магаас маань арай ялгаатай. Нөгөө нэг мэдрэлийн эс маань хүлээж авангуудаа тэр одоо нөгөө эсээс хүлээж авсан мэдээллийг боловсруулад шууд тэр эрчмээр нь дамжуулдаг. Нэг юм хэлбэр байдаг. Эсвэл нөгөө мэдээллийг түр одоо саатуулаад, сарниулаад эрчмийг нь бууруулаад дараагийн эс рүү дамжуулдаг. Эсвэл нэг эсээс хүлээж авсан мэдээллийг олон эс рүү зэрэг тараадаг гэх мэт одоо тэр дамжуулалт нь бас хоорондоо ялгаатай байдаг. За өөр тухайн зүйлээсээ болоод өөр байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр
зөвхөн тархинд маань хэд орчим мэдрэлээс одоо бид тархинд маань 100 тэрбум мэдрэлээс байгаа. Насанд хүрсэн хүний хувьд. Яг энэ 100 тэрбум эс маань 25 орчим насанд бүх эсүүд маань одоо хөгжиж, түлжиж дуустдаг байна. Тэгээд оюуны чадвар бол 25 насанд тогтдог. Одоо жишээлх юм бол нейроныг би ойлгохдоо одоо нэг харилцаа гэж ойлгосон. Мэдээлэл дамжуулна гэдэг маань одоо тийм шүү дээ тий. Одоо бид нөгөө бодол, сэтгэл хөдлөл. За эсвэл одоо ам цангаж ийн, хоол идмээр байна гэдэг ч юм уу, зүрхээ ажилуулж ийн. Энэ бүгдийн маань тэр цаана одоо явж байгаа нарийн процесс бол тэр нейронууд л мэдрэлийн эсүүд маань л хоорондоо янз бүрийн мэдээлэл солилцоод тэр мэдээллийн одоо үр ашгаар бидний энэ бие гэдэг зүйл маань ажиллаж байгаа гэсэн. Одоо нөгөө харилцаа байхгүй бол бид нар бие бинийгээ яаж ойлгох юм бэ гэдэг шиг нейронууд маань мэдээлэлээ дамжуулж иж бидний бүхэл үйл явц бас явж байгаа гэж ойлгох нь шүү дээ. За тэгвэл одоо нөгөө нейрон дотор байгаа нейрон трансмиттер гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг нь хоёулаа тайлбарлал. За нейротрансмиттерүүд гэхээр ер нь даавартай төстэй гэж ойлгож болно. Даавруудыг бодох юм бол арай бичил бүтцтэй, тийм химийн нарлагтай одоо бичил химийн бодисууд гэдэг байна л дээ. Энэ нейротрансмиттерүүд маань ер нь одоо яг хүний биед одоогоор нэгдсэн нейротрансмиттерүүд нийтдээ нэг 50 орчим нейротрансмиттерүүд байгаа. Эдгээр нь бол одоо энгийнээр ойлгохыг гэх юм бол нэг одоо хэсэг мэдрэлийн эсүүд маань өөрөөсөө тэр нейротрансмиттер гэдэг зүйлийг ялгаруулад тэр нейротрансмиттерийн тусламжтайгаар дараагийн хэсэгт мэдээлэл дамжуулдаг. Одоо мэдээлэл дамжуулдаг мессенжер гэж ойлгож болно. Ингээнээр одоо ойлгох гэвэл хүргэлтийн машин баггүй. Тэр одоо нөгөө аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь мэдрэлээс тэр үйлдвэрээс хэрэглэгчэд хүргэж байгаа тэр машин нь нейротрансмиттерүүд. Тэр нейротрансмиттерүүдийн тусламжтай л эс хоорондоо мэдээлэл солилцдог. За энэ дундаасаа бол яг тэр 50 орчим гэж байгаа боловч яг хүний сэтгэл зүйтэй холбоотой нэг юм бол яг 8 төрлийн тийм нейротрансмиттерүүд байгаа. Түрүүн бид одоо түрүүн ярьсан серотонин, дофамин, мелатонин, эндорфин, тэгээл норадреналин, адреналин гэх мэт эдгээр маань бол одоо тэр нейротрансмиттерүүдийн сэтгэл зүйд оролцдог хувилбарууд юм байна. Одоо нэг өөр хэлэх юм бол одоо өмнө нь ингээл бид нар дофамин гэж яриадсэн шүү дээ. Эндорфин гэж яриадсэн, серотонин багасвал гэж яриадсэн шүү дээ, тий. Тэгвэл энэ яриадсэн эндорфин, дофамин гэдэг маань өөрөө нейротрансмиттерийн төрөл байсан гэсэн үг. Нейротрансмиттерүүд. Нөгөө 50 нейротрансмиттерүүдийн чинь л нэг нь гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр зүйлийн тухай ярьж байгаа биш. Энэ нэг зүйл юм биш үү, тий. Нэг зүйл. За тэгвэл зарим сонсогч маань бас гайхчихж магадгүй. Яагаад ингээ амьдралын учиг гэж сэтгэл зүйн нэвтрүүлэг тий сонссон чи яагаад ингээ баахан ингээд анатомийн хичээл шиг, биологийн хичээл шиг эс яриад мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулалт гэж яриад байгаа юм болоо гэд. Сэтгэл зүй маань өөрөө яг тархитэд мэдрэлийн үйл ажиллагаатай нэгт холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл миний гаргаж байгаа үйлдэл, сэтгэл хөдлөл бүхий л зүйлд дотоод процесс гэдэг зүйл явагдаж байгаа тий тэр биологийн үйл ажиллагаа. Тэгвэл энийг ойлгож иж бид нар өөрсдийнхөө бас нэг сэтгэл санааг ойлгох боломжтой шүү дээ. Тэгвэл хоёулаа өнөөдөр нөгөө амьдралын учиг гэх сэтгэл зүйн нэвтрүүлэг дээр нейротрансмиттерыг холбож яриагвал таны саяны хэлсэн 50 гаруй төрлөөс сэтгэл хөдлөл бидний одоо мэдрэмжтэй илүү холбогддог 8 төрлийг бас тодорхой хэмжээгээр би задлж яриа гэж бодож байна л та. За одоо жишээлх юм бол ингээд та өмнө нь бол ингээд хэд хэд удаа дурдчихсан серотонин түвшин доогуур эвэл дээгүүр эвэл гэж ярьж байгаа маань нейротрансмиттерийнхаа хэмжээг ярьж гин гэсэн үг. Одоо тэнцвэртэй байдал нь яг юу юм бол? Ер нь бол одоо ингээд сэтгэл зүйн хямралууд, сэтгцэн эмгэхгүй л гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл готрал, сэтгэл түгшил, нойргуудал, цаашлах юм солиорох шинжээр илэрдэг шизофрен ингээл эмгэхгүй. Эдгээр бүх эмгэгүүд маань нейротрансмиттерүүдийн хэвийн хэмжээ өөрчлөгдөх буюу зохицуулах ямарснаас болоод ер нь сэтгэл зүйд юм хэвийн биш үзэгдлүүд гардаг гэж үздэг. Тэгэхээр энэ яг миний дархинд яг ямар процесс явагдаад надад энэ сэтгэл зүйн хямралын шинж илрээд байгаа юм бэ гэдгийг хүн мэдчих юм бол тэрэндээ тохирсон тусламж үйлчилгээ хэрэггүй одоо чиглээд авахд бол илүү дөхөмтэй, илүү хурдан, үр дүнтэй байх нь л дээ. Ер нь тэр сэтгэл зүйд нөлөөлдөг
Нейротрансмиттерүүд гэх юм бол хүмүүс маань нэлээд сонсч байсан баг аз жаргалын давар гээл. Эндорфин. Тий. Бид хэд бол нэлээд л ярьдаг. Аз жаргалын давар гэдэг маань л яг тэр нэг сэтгэл дүүрэн хангалуун гоё байгаа мэдрэмжийг үүсгдэг бодис маань тэр серотонин гэдэг бодис юм байна л та. Тэр серотонин, дофамин, эндорфин, габа гэл бас байгаа. Энэ хэд маань бүгдээрээ тэр сэтгэл хөдлөлийн тарих буюу их тархины маань доод хэсэгт байдаг дунд тархинаас ялгардаг. Яг тэр хавьд байдаг энэ нейронууд буюу мэдрэлийн эсүүд маань өөрөөсөө тийм серотонин, дофамин гэдэг бодисуудыг ялгаруулдаг. Энэ бодисын түвшин ер нь ямар байна гэдгээс шалтгаалаад нөгөө хүн маань жаргалтай байх юм уу, ууртай байх юм уу, гунигтай байх уу, түгшилттэй, айцтай байх уу, унтахгүй юу гэдэг маань хүртэл тэр бодисуудын их бага хэмжээнээс ер нь хамаарч байгаа юм л та. Тэгэхээр тэнд байдаг одоо гол төвд байгаа нейронуудаас нөгөө өөрсдөө үйлдвэрлэж байгаа одоо нэг машин шиг гэж тийм тэр нейротрансмиттерийн их бага байгаагаас болоод за бидний мэдрэмж ямар байх вэ гэдгийг хамаардаг. Тийм. За тэгвэл одоо тэрний одоо байх ёстой хэмжээнд тэд гээл одоо заасан байт юм бол стандарт. Ер нь бол юу байгаа? Тэр нейротрансмиттерүүд гэдэг чинь маш бичил бүтцсэн. Одоо бид хэдэд хийгддэг MRI буюу одоо тархины зураг авдаг MRI, CT, тархины бичлэг, гэрэнтгэ ингээл зургууд өгдөг штеп. Эдгээр маань бол тархины ихэвчлэн макро бүтцийг буюу бүтцийн хувьд ер нь ямар байна, хэлбэр хэмжээ ямар байна гэдгийг хэлэр үздэг шинжилгээнүүд. Тэрнгээр бол дунд тархи энд байна гэдгийг харагдана гэхээс дунд тархины аль бөмнөөс нь хэр зэрэг одоо нейротрансмиттер ялгарч байна гэдгийг харагддаггүй байна. Цусны шинжилгээгээр ч гэсэн ер нь кортизолыг илрүүлж болохоос биш бусад одоо серотонин, дофамины түвшинг бол илэрхий одоо үзэхэд бол нэлээд түүхтэй байдаг. Тэгэхээр одоо сэтгэл зүйчд маань, сэтгцэн эмчнэр маань тухайн хүний дээр одоо сэтгэл санаа ямар байна, ямар бодис буурсан байх магадaltaй байна гэдгийг үзэхэд бол стандарт олон улсын онцлогооны сорилуудыг ихэвчлэн ашигладаг. Тест хэлбэрийн асуулга, зурган хэлбэрийн тэм сорилуудаар тухайн хүний сэтгэл зүйн байдлыг үнэлдэг. Түүнээс биш одоо нөгөө цусын шинжилгээ шиг цагаан хайс нь тэдэс тэдний хооронд байх хэвээр гэдэг ч юм уу. Ийм одоо тогтсон тийм үзүүлэлт бол одоогор байхгүй. Тэгэхээр маш нарийн зүйлэлтэй тийм ээ. Яг цаад маш жижиг зүйл. Тэгэхээр одоо нөгөө би өөрөө ингээд нөгөө бичлэг үзэхдээ ойлгосон зүйл маань нейронууд бие биедээ ингээд мэдээлэл дамжуулахдаа яг ингээд барилцдаггүй гар барьдаг шиг маш ойрхон болдог. Ойрхон болох энэ мэдээлэл дамжуулах процессыг синапс. Тийм, синапс. Тэнгүүд яг тэр синапсын үед эндээс юм жижигэн цэгүүд гараад тэгээд энэ мэдрэлийн эс рүү ингээд нэвчиж ордог гэж ойлгосон. Тийм. Тэр одоо нэг яг таны хэлж байгаа яг зөвлөдөө нэг одоо мэдрэлийн нөгөө мэдрэлийн дамжуулахдаа одоо эндэлийн эсийн нөгөө мэдээлэл дамжуулдаг урт сертэн буюу аксоны төгсгөл. Энэ талаас болохоор эндэлийн 2 дахь жисэн маань хүлээн авар буюу дендритийн төгсгөл хоёр хоорондоо маш ойрхон болно. Тэгээд нөгөө мэдээлэл дамжуулах гэж байгаа хэсэг маань өөрөө дотор нейротрансмиттерүүд буюу нөгөө химийн бодисуудаа ялгаруулна. Тэгэхээр тэр химийн бодисууд маань одоо тэр синапсын хоорондын зай гэж ярьдаг. Синапсын зай дотор молекулууд маань ороод тэгээд нөгөө эс рүү дамжуулдаг. Яг ингээд харах юм бол яг нөгөө хүргэлтийн машинтай адилхан байхгүй юу? Нэг үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр яг нүүр тулж болоо уулзахгүй. Гэхдээ хийсэн нөгөө талынхаа хийсэн бүтээгдэхүүнийг тэр машинаар дамжуулж аваад байгаа байхгүй. Тэр дамжуулдаг машин, хүргэлтийн машин нь бол нейротрансмиттерүүд. Тэгэхээр энэ зайлшгүй байх хэрэгтэй л юм зүйл байгаа юм аа. За тэгвэл цусны шинжилгээ шиг одоо би танаас тийм хариулт хүсэж байна шүү дээ. Одоо шийсний шинжилгээ өгөхөөр одоо тэр эсэн тэд байна, өөр юу илэрдэг те. Кортизол бол гэхдээ та илрүүлж болдог гэсэн үү сайн? Кортизолыг бол яг одоо үнэхээр одоо шаардлагатай, яралтай байгаа үед л кортизолын шинжилгээ хийж болно. Гэхдээ кортизолын шинжилгээг ингээд шууд одоо шинжилгээ өгье гэж очингууд нь аваал хийхээр бас тэр чинь маш хурдан хугацаанд ихсэж багасж өөрчлөгддөг байна. Бидний сэтгэл зүй баг зэрэг юм санаа зовх юм секунд хүрхүүгийн хугацаанд л кортизолын түвшин нэмэгдчихдэг. Тэгээл тэр үед нь үзэх юм бол кортизолын түвшин бага.
Яг хэдхэн минутын дараа 50 зүйл бодож байгаа үед нь үүсгэхэд бас кортизолын түвшин харьцуулшгүйгээр бага болцсон байдаг. Тэгэхээр кортизолын шинжилгээг бол үнэхээр зайлшгүй шаардлагатай үед хийгдэхдээ бол эмнэлэгт хэвтсэн тэр хүнийг маш тайван амгалан байдалтай байгаа үед нь үүсгэх юм бол кортизолын түвшин бор одоо яг ямар хэмжээнд байна гэдгийг илэрхийлэгддэг. Яг одоо эмчнэрийн хувьд бол одоо ингээл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөснөөр кортизолыг одоо ингээл толгой дараалан үзээд байгаарэ гэж бол зөвлөдөггүй. Тэгэхээр яг кортизолын түвшин ямар байна? Тэр шинж тэмдгийг илрүүлдэг одоо асуумжууд байна. Тэр шинж тэмдгийг кортизолын түвшин өндөр байгааг илэрхийлдэг биеийн өрмөц содон шинжүүд байна. Тэгэхээр эмчийн үзлэг болон тестийн онцлогоогоор л ерөнхийдөө бол үнэлдэг байна. За одоо тэгвэл хоёулаа илүү ингээд амьдралд буусан тий сонсогчд маань илүү ойлгомжтойгоо байдлаар одоо жишээлх юм бол тань дээр ирж байгаа үйлчлүүлэгч ямар шинж тэмдэг одоо та нэг үзлэг онцлогоо гэж хэллээ шүү дээ. Заавал ингээд нарийн цусны дэлгэрэнгүй авдаг шиг үзэхгүйгээр тэрийг нь ингээд энэ хүний хувьд одоо кортизолын түвшин ийм байгаа юм биш үү? Эндорфин ийм байгаа юм. За серотонин ийм байгаа учраас энэ хүн ийм одоо харагдчихээн, хөдөлгөөний юм байна, үйлдэл нь юм байна, гүнзгий амьсгаа аваад гэдэг ч юм уу тий. Жишээлбэл та одоо нэг ийм тодорхой харагддаг шинж тэмдгүүдийг хэлж өгвөл манай сонсогчд маань магадгүй миний гэд нэг ийм дүгнэлт хийх боломжтой болох байна. Кортизол гэдэг маань энгийнээр ойлгох юм бол стрессийн давхар гэж хэлж болно. Сэтгэл тайван биш, стрессийн түвшин өндөртэй байгаа үед хүний биед бөөрийн дэд булчирхаанаас хэмжээтэй ялгардаг. За энэ кортизол гэдэг давхар маань хүний биед хэвийн байх түвшинс их хэмжээтэй ялгарсан байгаа тохиолдолд нэгдүгээрт нь зүрхт элсүүлдэг. За ингээд зүрхний өвчтөй болчихоо гэд очоод зүрхнийхөө бичлэг хэлгүүлээд үзэхэр зүрх зүгээр төсөн мөрчлөө дэлсээд идэг. Ийм шинжилэрдэг бахан. Кортизолын түвшин хүний биед их байхад тохиолдолд урт увтар тархинд байдаг амьсгалын төвийг чочроход амьсгалын маань өнгөцгөн бөгөөд минутанд олон дотоо ойлгочдөг. Тэгэхээр цаанаасаа ингээд юм амьсгал дутуу авч байгаа мэдрэмж төрөөд байна. Дутуу амьсгалаад байна. Албаар гүнзгий амьсгал аммаар санагдаад байна гэдэг зөвөрөөд хэлдэг. За дээрэс нь кортизол буюу стрессийн даврын түвшин хүний биед их байгаагийн маш өрмөц содон шинжүүл хүзүү, мөр, далны хоорондох булчин чангардаг. Дээрэс нь гарын алга, хөлийн улхал өртөг. Би одоо ингээд угаасаа л байнга л гар маань хөлстэй байдгийг гэж хүмүүс ярьдаг. Гэтэл ер нь л одоо нэлээд удаан хугацаанд кортизол буюу стрессийн даврын түвшин өндөр байгаагийн шинжин байгаа. Хүн одоо халууцлаа хүлэрлөө гэхэд бол нэг толгоогоороо ч юм уу нуруугаар ч юм хүлэрдэг шүү дээ. Тэгтэл гарын алга хүлэрж байна гэдэг бол танд стрессийн түвшин өндөр байна гэдгийг илэрхийлдэг хамгийн онцлог шинж. За дээрэс нь нөгөө хүмүүс манд хуян хөрөл минийх ингээл дандаа хөшчээд ингээл ярьдаг шүү дээ. Тэр маань бол суган ажил хийдэг ч гэсэн хөшдгөө хүмүүс байдаг шүү дээ. Тий, байнгын компьютер дээр ажил хийдэг ч гэсэн хүн болгон хөшөөд байна гэдэг. Тэр яг одоо кортизол буюу стрессийн давар их ялгараад очиж сонгомлоор чангалдаг булчин нь бидний дээр хуян хөөрдөг. Одоо энэ хүзүү мөрний булчин чангалж өгдөг юм байна. Дээрэс нь хүний энэ дотор эрхтнүүд ч бүгдээрээ булчин. Ходоод энэ дээр агшаад байгаа мэдрэмж төрөөд байна. Улаан хоолой гороогоод байна. Очоод урандуулахаар зүгээр байна. Тэгсэн мөртлөө гороогоод байна. Эсвэл шээс ойроо орхон хүрээд байна. Цэстий тусчуу гэхээр тавсаг зүгээр байна. Тэгсэн мөртлөө шээс хүрээд байна гэдэг ч юм уу. Шалтгаангүйгээр гэдэс базалдаг. Эсвэл гар хүлийн маань одоо бадаараад, мэдээ муудаад амархан даарч хүрдэг, татах гээд байгаа юм шиг боллоо гэх мэт ийм одоо тайлбарлаж боломгүй биеийн завирууд гэж юу н хэлдэг энэ стрессийн давраас үүссэн завируудыг. Яг одоо тэр эргэтэн өвдөд байгаа юм болов тэр эмчдэр очиод үзүүлээгээд оноод хэлэхэд айгуу сонин. Энэ тэндгүй хэрж хэсэж өвддөг. Нэг өдөр энд өвдөжсэн бол маргааш магадгүй энд нөгөөдөр магадгүй уугар газар ингэж өвддөг. Тэгээд биеийн одоо биеийн талын шинжилгээнүүд өгвөл зүрхний бичлэг хэлгүүлээд цусны шинжилгээгээл бүх юм ирүүлгээд байдаг. Тэгсэн мөртлөө завиртай байдаг. Эдгээр бол ер нь бол кортизолын түвшин өндөр байгаатай холбоотой үүссэн шинжүүд юм аа. Тэрийг нийлүүлээд ургал мэдрэлийн хөөрөл гэж хэлдэг.
Зөв. Нарийн одоо яг үндсэн нэр томьёо нах Тийм. Одоо жишээлх юм бол ийм байж болох юм чи одоо ерөнхийдөө л одоо ухаан орсон цагаас л гар одоо маш их юм хөлрөлттэй минийх ер нь л угаасаа хөлрөлттэй байдаг гэдэг үг би бүр маш их эргэн тойрныхоо хүмүүсээс сонсч байсан л та. Тэгэхээр зөвхөн тэр шинж тэмдгийг одоо барьж боддөг юм уу? Эсвэл таны сая хэлсэнчлэн бусад зүйлс нь надад бас байна уу гэж бид нэр ажиглах хэрэгтэй болов. Ер нь бол одоо зөвхөн гар хөлөрхөөс гадна сайн асуугаад тодруулаад үзэх юм бол бусад биеийн зовирууд байж л байгаа. Тэгээд за өөр биеийн зовир байхгүй маа гэхэд сэтгэл зүйн талаас бол тайван биш сэтгэл түгшилттэй тал бол байдаг. Энэ гар хөлөрдөг гэдэг зовир бол түгшилттэй хүмүүс ихвчлэн хэлж орж ирдэг л дээ. Тэгэхээр ер нь бол адреналины түвш өндөр байгаагийн л одоо их онцлог шинж юм байгаа юм шүү дээ. Зөв. Тэгвэл одоо нөгөө төрөлхийн одоо кортизолын төвшин өндөр байх тийм боломжтой юу? Эмгэг бол байгаа. За энэ кортизол маань бол түрүү хэлсэн 2 бөөрийн маань дээр байдаг хэмжижгэн гурвалжин бэлчирхаа буюу бөөрийн дээд бэлчирхаанаас ялгардаг. Тэгтэл төрөлхийн байдалтайгаар бөөрийн дээд бэлчирхаан дээр ямар нэгэн цаанаасаа бүтцэн болон үйл ажиллагааны тийм дотоод шүүрлийн эмгэгтэй хүмүүс байж болно. Сэтгэл магадгүй зүгээр тэгсэн мөртлөө одоо бөөрийн дэд булчирхай бүтцэн болон үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүстээр бас эдгээр вегетатив мэдрэлийн хүрэл буюу урал мэдрэлийн хүрлүүд гарч ирдэг. Зөвхөн биеийн шинжтээс гадна сэтгэл зүйн байдлыг тодруулах асуумж, тухайн хүний одоо архаг хууч өвчин стрессийн түвшин хэр байсан сүүлийн 5 жилийн сэтгэл зүйн байдал, дээрээс нь сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг сорилуудын тусламжтай бүгдийг нь нийлүүлээл ерөнхийдөө бол энэ хүн маань стресс шалтгаантай кортизолын түвш их байна уу? Эсвэл бие махбодын өвчин байхаар байна. Энийг ялгандаа. Одоо өөрөөр хэлэхдээ бид нэр сүүлийн үед ингэж ярьдаг болоод байгаа юм. Та ингээд хүмүүсийг цогц байдлаар нь хүлээж авах гэж хичээгээрээ. Өөрөөр хэлэх юм бол дандаа л одоо юу гэдэг сайн талыг нь харчаалаа. Тэр маань ийм хүн шүү дээ гэл эсвэл нэг муу талыг нь харчаал тэр ёстой муу хүн ёстой надад таалагддаггүй гэдэг ч юм уу. Эсвэл маш сайн талаас нь хараад эсвэл муу сул талаас нь хараад идэг. Гэхдээ битгий тэгээрээ аль болох нөгөө цогц байдлаар хүн болгон давуу сул тал байдаг. Алдаа гаргах үе хүмүүст байдаг, тий? Гэт ингээ өөр байдаг шүү гэдэг шиг одоо таны саяны хэлсэнчлэнгээр бүх бас төрлийн байдлыг цогц байдлаар харах нь, тий? Сэтгэл санааны хувьд тэр хүн ямар байгаа? Бие махбодд илэрж байгаа шинж тэмдэг нь ямар байгаа? Гэдэг цогц байдлыг харахын тулд ингээл асуулга явдаг байна шүү дээ, тий? Тий, ерөнхийдөө бол нөгөө эмчнэрийн үзлэг бол нөгөө хамгийн багадаа 1 цаг үргэлжилдэг гэдэг маань энэ. Бүр хөөхд ахын насаас ахуулаад удмын одоо өвчин эмгэгээс ахуулаад ээж авын ааш зангаас ахуулаад маш нарийн гүнзгий одоо орж иж тухайн хүнд бол эцсийн унш тавихаар бол унш тавигддаг. За хоёулаа дөнгөж сая зөвхөн кортизол буюу одоо бөөрийн дэд булчирхаанд нейротрансмиттерийн тухай ярьлаа шүү дээ, тий? За сонсогч танд яг одоо амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг маань хурж байна. Энэ удаа 7 хоногийн лав гараг болгон 15 цагаас хүрдэг энэ нэвтрүүлэг маань яг одоо танд тархины удирдлага ба бие гэсэн агуулгаар хүрч байгаа шүү. Хэрвээ та бидэнтэй хамт зөвхөн сонсохын хажуугаар бас үзэх боломжтой, комент үлдэх боломжтой байгаа. Тэгвэл та гэр бүлэрээ хадаа 104.5 гэсэн пэйж хуудас руу яг одоо зочлоод үзээрэй. За тэгвэл нөгөө 8 даврын маань нэг нь бол эндорфин байгаа шүү дээ, тий? За эндорфины тэнцвэр алдагдахад биднэрт ямар шинж тэмдэг илэрдэг юм бол? Эндорфиныг ойлгох юм бол ийм сэтгэл догдолсон, огшсон, хөөрсөн байдлыг ер нь үсгдэг ийм давар юм байна. Гинтийн бэлгэнд ч юм уу, эсвэл дасгал хөдөлгөөний хэмжээтэй хийхээр ч юм уу эндорфины түвшин ер нь нэмэгддэг. Бас эндорфины тэр ялгарах газар маань бол нөгөө сэтгэл хөдлөлийн тарих буюу дунд тархинаас эндорфин маань ялгардаг юм байна л да. Эндорфины түвшин буурах одоо тохиолдол сэтгэл гутралын үед хөвчлэн эндорфины түвшин буурдаг. Хүмүүс маань аливаа зүйлээс таашаал авах боллоо. Сайхан гоё бэлэг авсан ч баярлахгүй байна. Одоо саяхан гэр бүлийн маань тийм хүн надад тийм бэлэг өгсөн. Өмнө нь бол би баярлах байсан. Гэтэл одоо ямар сэтгэл хөдлөл үүссэнгүй гэж ярьдаг. Тэгэхээр эндорфин бол сэтгэл гутралын буурах юм сэтгэл гутрал үүснэ. Сэтгэлийн мэдээ алдах шинжүүд
илүү тод илэрдэг. Одоогор бол яг өчигдөр уншижсэн. Эндорфины төвшин хит их нэмэгдчихэд түүнээс болоод одоо ийм эмгэг үүсд юм а гэдэг зүйл бол одоогийн байдлаар судалгаагаар батлагдаг байгаа юм билээ. Гэхдээ эрдэмтдийн таамаглалаар бол эндорфины төвшин хит нэмэгдэх нь одоо дасгал хөдөлгөөнд хит донтох үед илэрдэг юм а гэсэн тийм таамаглал байдаг. Одоо фитнес дээр их удаан хичээлэхээр бүр ингээд дасгалгүйгээр байж чадахгүй болоод хит их дасгалт одоо автлаа, донтлоо гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр үед бол эндорфины төвшин бол хэвийн байх төвшинс их нэмэгдсэн байдгийм байна. Хүмүүс яг одоо чи яг наадхандаа донтцсон байна гэж ярьдаг шүү тийм. Одоо нэг дасгал хийхгүй болвол ингээд тэгэхээр тэрнтэй бас холбоотой байх магадлал. Тийм. Дасгал хийхээр бид хэдэд эндорфины төвшин нэмэгдэнэ. Гэхдээ бол хит их нэмэгдэхгүй. Нэмэгдээд юм гоё ханамжтай мэдрэмж төрүүлдэг юм байна л да. За тэгвэл нөгөө яг би бас ингээ яг судалж яхад 8 зүйл гарч ирсэн байхгүй юу. Тэгээ тэрний миний хамгийн анхаарал татсан өмнө нэг тэр болгон сонсож байгаагүй айхтар тэр болгон хэрэг болж байгаагүй гэх юм уу. Тэр нь болохоор нэг глютамид байсан. Тэгээд яг түн мэдрэлийн системийн бас яг гол нейротрансмиттеруудын нэг гээд глютамидын тухай бас та яг амьдрал дээр биднэрт нөгөө илэрх нь яг юу гэдэг юм бол. Глутамат болохоор ер нь бол хамгийн одоо нийтлэг тохиолддог нейротрансмиттер гэж юм л да. Энэ маань бол нөгөө concentration буюу анхаарал төвлөрөлт, шин зүйлийг суралцах, нөгөө сэтгэн бодох үйл ажиллагаанд маань илүү оролцдог юм байна. Бидний тархи маань одоо шинийг суралцах, тогтоох, анхаарах, тухайн зүйлд одоо ойлгох гэдэг сэтгүүхийн одоо сэтгэн бодох үйл ажиллагаанд илүү төлхөө оролцдог. Глутаматын төвшин буураад ирэхээр нөгөө хүний маань альва зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, ойлгох, шинэ зүйлийг суралцаад хэрэгжүүлэх тэр чадрууд маань алдагддаг. Глутаматын төвшин бас хит нэмэгдсэн талаар бол одоо ингээд нэмэгдээд ийм өвчин болцсон юм а гэдг нь бас ховор гэдэг юм билээ. Тэгээ ер нь яг одоо сэтгэл зүйн өвчнөд холбоотой хіднийх юм бол нөгөө дофамин, серотонин, тэгээ дээрэс нь нөгөө кортизол буюу адреналин, тэгээ бас габа гэдэг бас байдаг. Габа гэдэг. Би тэгтээ глутамидыг уншаад надад нэг ийм мэдрэмж төрсөн. Бодол гэх юм мэдрэмж. Одоо удаан хугацаанд арх согтруулах ундаа хэрглэж байгаа хүмүүс. За ялангуяа одоо сүүлийн үеийн мансууруулах процессыг оруулахгүйгээр өмнө нь бол одоо хорц зуршил гэх юм бол бид нэр тамхи тэгээ дээрэс нь архийг лэлэх одоо ярьдаг гэсэн шүү дээ. Тэгвэл арх удаан хугацаанд хэрглэж байгаа хүмүүсээс яг практик дээр яг ийм шин тэмдэг надад илрээд байгаа юм шиг санагддаг. Одоо нөгөө юм ойлгох чадвар сэтгэн бодох хурд удаашрж байгаа гэж. Тийм. Ерөнхийдөө бол одоо архийг олон жил хэрглэх юм бол нөгөө мэдрэлийн эсүүдийн маань өстой хэдэн саяар нь хүүлнэ. Тэгэхээр яг нөгөө сэтгэн бодох үйл ажиллагааг маань хариуцдаг эсүүдийн маань хүүлчихээр магадгүй 19 тэр сэтгэн бодох үйл ажиллагааг хариуцдаг байсан гэсэн чинь алкогольны хэрэглээ хэтэрснээс болоод магадгүй 10 хүний ажлыг 5 хүн хийхээр мэдээж сайн хийхгүй болж байна. Тэгэхээр л нөгөө юмыг ойлгох, сэтгэн бодох хурд нэлээд удаашрдаг. Ийм хандлагууд бол одоо алкогольны донтолт дээр үүснэ. Дээрэс нь тэр нэг нэлээд хүчтэй илрүүлдэг нь бас зарим нэг хүүхдүүд дээр илэрдэг шүү дээ. Газ үнэртэх гэж ярьдаг. Тэр газ үнэртэх дээр бол тархин дээр бол маш том органик өөрчлөлт үүсгдэг. Эргэшгүйгээр өөрчлөлт үүсгэж. Одоо энэ алкогольны хэрэглээч дээр газны хэрэглээ тэр мансууруулах төрлийн байцнуудын тархинд үүсгэсэн тэр хор өршөөг бол эргэж бас хэрэгхгүй талтай. Органик өөрчлөлт тэр чигээр тогтцдог талтай. Органик өөрчлөлт, сэргэхгүй өөрчлөлт гэдэг байгаа зүйл нь яг юг хэлж байгаа юм бол? Одоо тэр органик өөрчлөлт гэдэг нь мэдрэлийн эсүүдийн маань ингээд айгүй тархи маань гоё гадаргуун, жигт, гүлгөр, хэлбэр хэмжээний хувьд бол хэвийн байх ёстой юм байна л та. Тэгсэн чинь алкогольны хэрэглээ нэмэгдээл нөгөө мэдрэлийн эсүүд чинь дотроос үхээд байнгут тархи маань хэлбэр хэмжээгээрээ энэ тэндээсээ эвдрэлтэй болно бүтцийн хувьд харагдах байдал нь. Дээрээс нь хэмжээгээрээ хэвийн байх түвшнээс буурна, грамм жинээс буураад ирнэ. Тэгээд яг нөгөө ашигтай үйл ажиллагаа явуулдаг мэдрэлийн эсүүд маань өмд цөм халуулаад яг гэрийн буур шиг ингээд тархины хэсэг дээр юм хонгоохот үлддэг юм байна л та. Тэр одоо тэр бүтцийн өөрчлөлтийг нь л органик өөрчлөлт гэж хэлээд байгаа.
Тэгэхээр бүтцийн хувьд өөрчлөгдөж байгаа учраас дахин нөгөө буцаж Одоо сэрхэхгүй гэж хэлээд байна. За тэгвэл одоо хүмүүс ингэж өсвөр насныханд яг энэ тухай мэдрэлийн нөхөн төлөвлөгөө тухай ярихаар ингээд бүр ингээд маш гоё хүлээж авдаг. Гоё гэдэг нь одоо ингээд бүр яг тэрэнд итгээд ер нь ингээд алкогол өстой дэмий юм байна гэд буруу юм байна тий ингээд би мэдрэлийн эс маань ингээд үхэх юм байна сэрхэхгүй юм байна гэд маш гоё сэргээ хүлээж авдаг байхгүй юу. Тэгээ яг энэ тухай насан туршид ярихаар гэсэн байстай тий. Бараг л нөгөө би ингээл зөндөө ингээл хэрглэж байгаа надад бараг өөрчлөлт гарахгүй байх тий гэдэг ч юм уу. Ер нь нөгөө насан турсан хүний сул тал нь тийм ямар нэг юмд итгэж өрнөшөж бодол санаа нь өөрчлөгддөг жоохон удаан байдаг. Харин өсвөр насныхан маань бол хүлээж авах хурд өөрчлөгдөх байдал, итгэх байдал нь илүү хялбар байдаг шүү дээ. Тэгэхээр ийм удаан процесс, удаан хэрэглээний дунд өөрчлөгддөг юм болоо. Яагаад тэр хүмүүс одоо өөр дөрөө мэдрэхтэй бол тоохгүй шүү дээ. Ер нь бол нөө тархинд маань хэлсэн 100 тэрбум эсвэдэг. Тэгэхэд нөө 100 тэрбум хэрж маш их байгаа. Тэндээс одоо нэг удаа алкогольны хэрэглээ нэмэгдээд одоо айг худалд ороод нийлэн гүнзгий согтолт үүслэх тэндээс хэдэн саяын бүхэн. Тэгэхээр бүр ингээд бүр илт өнөөдөр одоо алкогол хэрэглээл маргааш ихэд одоо оюуханы чадвар алдагдчихгүй байх нь л дээ. Хэдэн одоо жил 5-аас дээш жил тэгээд бас нөө тасралтгүй гэж тэр одоо нөгөө алкоголын шилтгаантай ухаан сүлрэлийн шинжүүд мань илүү тод ажиглагдана. Зарим одоо үнэхээр тэр одоо хүнд таны тархинд ингэдгийг шүү гэхэд бол хүлээж авдаг хүн авдаггүй хүн нь бас тухайн хүнийхэн зан төрхийн онцлог алкоголын хэрэглээнээс бас хамаарч байгаа. Одоо үнэхээр хамааралтай хүнд тархины эдээс ингэдгийг шүү гэхээр угаасаа хамаарлын онцлог нь тэр. Нэг номерын шинж бол та алкогольны амралт болсон бол үгүйсгэх шинж бол нэг номерын шинж. Үгүй би уудаггүй болиг гэвэл болчихно гэдэг хандлага. Миний хэрэглээс юм аюултай төвшөнд биш энэ сүртэй зүйл энэ байхал зүйл гэдэг. Би угаа богдэрэл ингэдэг гэдэг. Ингээл одоо үүсгээл эхэлж байгаа бол ер нь хамаарал үүсэх магадлалтай эрсдэлтэй эсвэл үүссэн байгаагийн шинж байхгүй. За олон хүмүүс толгоон дээр жишээ болж орж ирээд шүү. Манайхаа бас хүмүүс бас яг адилхан бодогдож байгаа ах нэрээ үгүйсгдэг шүү гэл тий. Та сая нэг гоё зүйл хальт дурдаад өнгөрлөө л төө. Одоо хүмүүс ингэ нэг тасарч онтлаа гэдэг тийм шүү дээ. Маргааш нь би сандгүй тасарсан байсан гэх тий. Тэгвэл яг тэр ойгуудалд үүсэх буюу тэр тухайн зүйлийг санахгүй байна гэдэг нь өөрөөр хэлбэл нөгөө мэдрэлээс мэдээлэл дамжуулдаг мэдрэлээс маань тэрийг өгсөн гэсэн үг ба. Тэгээ яг юу гэж ойлгох юм бол хэдүүлээ юу яаж байгаа юм. Нөгөө нэг алкогол маань хүний биед орохороо яг голчлон очиж хордуулдаг, гимтээдэг, дарангуулдаг хэсэг маань тархинаас зүрх байхгүй. Тэгэхээр тэр маш их өөрийнх нь дааж давах хэмжээнээс их хэмжээний алкогол хүний биед ороод ирэнгүүт тархины маань эд эсүүдийг нэгэн зэрэг маш хүчтэйгээр хордуулж ийн гэсэн үг. Хордуулаад нөгөө хэд маань үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Тэгээд нэг хэсэгт бол одоо хордлогын байдалтай унтарч ийн гэсэн үг. Яг гэрэл унтарч. Гэхдээ унтраалгыг бол маргааш алкогол гараад биеэс бүрэн цэвэрсэний дараа л унтраалга хасна. Тэр үед бол яг унтраалга шиг л унтраачиж байгаа. Түүнээс яг тэр чигээр бол эвдэрчээд тэгээд тогтчихж байгаа юм бол биш л тий. Тэгээ Монгол хүмүүсийн онцлог байна л да алкогольны хэрэглэн дээр Европын буюу одоо нөгөө Кавказ үндэстнүүдийн хувьд бол алкоголыг хоргоожуулдаг фермент илгнээс нь хангалттай хэмжээтэй ялгардаг гэж. Тэнд амьдардаг хүмүүсийн биеийнх нь онцлог гэж тайлх гэдэг. Одоо Кавказ үндэстэн гэдэг чинь нөгөө цагаан арьстай хүмүүс байхгүй тий. Америкийн, Европын, одоо энэ Орсын хүмүүс. Энэ хүмүүсийн хувьд бол угаасаа цаанаасаа олон зуун жилийн турш тэр өндөр градустай алкоголыг хэрэглээд нөгөөдхийгөө хоргоожуулдаг тийм фермент илгнээс нь хангалттай хэмжээнд ялгардаг. Тэгэхээр тархийг, зүрхийг хордуулж гэмтэх нь бага байдаг юм байна. Тэгтэл Аз хүмүүс тэр дундаа монголчууд бол алкогольны хэрэглээ бол хөвчлэн сүү цагаан эднээс гаралтай одоо нөгөө нэрмэл архи гэж ярьдаг шүү дээ. Тэрний маань градус их бага. Яг тэрэндээ тохирсон тэрийг хоргоожуулах тийм бага түвшний хоргоожих фермент ялгардаг. Тэгэхээр одоо энэ өндөр градустай алкоголуудад бол илүү хордоод байгаа нь тэр нэг фермент дутуу байдагтай л холбоотой.
Тэгэхээр илүү л бид нар одоо нөгөө зөв хэрэглээ, тохируулан хэрэглэх гэдэг зүйл рүү ялчгүй бас хандах хэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. За глютамидээс нөгөө сурах санах хойд оролцдог гэсэн хоёлаа бүр алкогол нь хэрэглээрөө нэг мөсөө орлоо. За тэгвэл бидний дандаа яриад байгаа серотонин байгаа шүү дээ. Серотонины яг үйл ажиллагааны ямар сэтгэл хөдлөл мэдрэмжтэй илүү их оролцдог юм бол? Серотонин бол аз жаргалын давар гэж их ярьдаг. Аз жаргалтай нөгөө эндорфин болохоор ийм огшсон гоё мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Ийм хөөрсөн, тогтолсон. Серотонины хувьд бол ер нь нэг тийм цаанаа нэг тийм гоё сэтгэл дүүрэн, хангалуун, ханамжтай, нэг тийм сайхан, тайван, хангалуун мэдрэмжийг л төрүүлдэг юм байна. Тэгэхээр серотонин бол ер нь энэ сэтгэл готрол, түгшилт, OCD, паник атак зэрэг одоо энэ сэтгэл зүйн стрессын шалтгаантай хямралуудад бол хамгийн голлог үүрэгтэй оролцдог юм нейротрансмиттер юм л да. Бас л серотонин маань хоёр газраас ялгардаг гэж. Нэг нь бол бас л нөгөө дунд тарих буюу сэтгэл хөдлөлийн тархинаас ялгардаг. Нөгөө хэсэг нь болохоор бидний хоол боловсруулах эргэтэн тогтолцоо буюу нарийн гидснээс одоо тэр серотонин маань ялгардаг гэж. Серотонин маань төвшин хэвэн байгаа үед л бид тийм сэтгэл дүүрэн ханамжтай. Одоо мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан, ажилтай ч байсан, ажилгүй ч байсан нэг л тийм цаана болно доо гэсэн бодолтой байх юм байна. Тэгвэл серотонины төвшин стрессийн шалтгаантайгаар нөгөө стресс маань архаг стресс дарж дарамталж одоо нөгөөдгийг чинь дарамтлсаар байгаад үйлдвэрэн сайн одоо серотонин ялгаруулахаа болсноос болоод хэвэн байх төвшнөөс бүр 50% хүртэл буурчдаг. Ингээ буураад ирэхээр нөгөө дүүрэн байлгадаг юм буурчлаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл цаанаа нэг тийм ханамжгүй, дундуур, гунигтай, юмнаас таашаал авахгүй, тайван биш, түгшүүртэй, айцтай, дандаа муу юм бодох хандлагатай, хэвчлэн сөрөг сэтгэл хөдлөл, юмны өөтөө өндөгтэй талыг хардаг. Им сэтгэл готрол түгшилтийн шинжүүд илрээд эхэлдэг. Одоо ингээд таны яриаг ингээд сонсохоор дандаа ингээд нейротрансмиттер нь одоо ийм тэнцвэр алдагдсан буюу илүү бага байх үед ер нь сэтгцийн эмгэг талын одоо өвчнүүд илүү их байгаад шүү дээ. Одоо OCD, panic attack, шизофрени, төвшөлт одоо гэл тийм байгаад байна. Тэгвэл одоо та OCD-н дээр жишээ авлаа хүмүүс одоо энэ дээр маш их сүлээд ачаалуулууд энэ их байдгийн байна бид нар анзаардаггүй болохоос биш гэд тий. Тэнгүүд OCD гэж яг ингээ онцлогдсон хүмүүст серотонин төвшин доогоор байгаа үед энэ юунаас шалтгаалсан байдаг юм бол? OCD-ийн ер нь бол яг үндсэн шалтгаан бол бас л гутрал төвшөлттэйгээ адилхан архаг стресс юм байна. 6 сараас дээш хугацаагаар тэр хүний амьдрал ажил дээр таагүй нөхцөл байдал ерөөсөө шийдэгдэхгүй 6 сараас дээш хугацаагаар юм стресстэй дарамттай нөхцөл байдалтай байхаар нөгөө серотонин ялгаруулдаг одоо эсүүдийг маань жоохон дарангуулад тэгээ серотонин төвшин буурснаас болоод OCD гэдэг зүйл үүсэж байгаа. OCD-г монголоор хэлэх юм бол уйлэгт ботол албтмал үйлдэлийн эмгэг гэж. Уйлэгт бодол хэрэг бодыг гээгүй хат чинь хар аянда ботогддог. Нэгэн цаанаасаа гэдэг шиг тийм нэгэн бодыг гээгүй тэгтэл ботогдно. Нөгөө л ботолж ороод ирлээ. Болий гэсэн ч болж өгдөггүй. Хүний санаа зоргоос үл хамаарсан тийм одоо хоосон нэг зүйлийг хит эргцүүлж батсан. Эсвэл нэг үйлдэлийг дахин давтан хиймээр санагдсан тийм бодол төрөөд нөгөө үйлдэлийг хийжээж санаа амардаг. Ийм одоо OCD гэдэг юм байгаа. Гэтэ хүмүүс маань OCD чинь бас яг ингээд онш тавихад бол 3 зүйл авсарч байх хэвээр. Нөгөө уйлэгт бодолч юм албтмал үйлдэл нь байх хэвээр. Дээрээс нь хөнгөн хэлбэрийн сэтгэл готрол заавал байх хэвээр. Дээрээс нь сэтгэл төвшөлт гэдэг юм байх хэвээр. Готролтой, төвшөлттэй, дээрээс нь уйлэгт бодолтой ийм байгаа тохиолдолд OCD гэдэг оншийг бол тавих юм байна. Готрол гайгүй, төвшөлт нь гайгүй, зүгээр нэг тийм дахин давтан хийдэг үйлдэлтэй, бодолтой байх юм бол энийг бол OCD гэдэг өвчин гэж бол авч үзэхгүй. Уйлэгт бодлын эсвэл албтмал үйлдэлийн хам шинж гэдгээр үзнэ. Өвчин гэж бол үзэхгүй.
Тэгэхээр нөгөө яг гурван зүйл бүрдчиж энэ зүйл бий болдог гэдэг бүтцчиг байх нь шүү дээ, тий. Тэр гурван зүйл гуруула байх юм бол энэ нь OCD буюу сэтгцэн эмгэгт орд юм байна. Тий. Хэрэв би таны яриаг зөв сонссон бол энэ нь ингээд төрөлхийн биш юм байна. Төрөлхийн биш. Ер нь бол стрессийн шалтгаантай. Стрессийн шалтгаантай юм. Тэгвэл энэ буцаа 100% хэвийн байдалд орох боломжтой юм. Ер нь бол өвсөдийн харахаг явцтай гэж үздэг. Харахаг явцтай өвчин гэхээр сэдэрлийн үе, намжилтын үе, эргээ сэдэрлийн үе, намжилтын үе гэж явдаг. Одоо нөгөө харшилтай төстэй гэсэн үг байхгүй. Хавар зам болохоор сэдрээд намар өвөлдөө бол юучгүй юм шиг зүгээр болчдөг. Тэгэхээр өвсөдийг бол имчилж болно. Имжлээд намжлын байдалд оруулаад хүнд төвөг болохгүй хэмжээнд болгочиж болно. Магадгүй ахиад 5 жилийн дараа 10 жилийн дараа ахиад гараад ирж магадгүй. Тэгэхээр бүрэн гүцэд байхгүй болохгүй мөртлөө нөгөөт маань имжлэгдээд одоо байхгүй юм шиг бол болчиж болно гэсэн үг. Харшил шиг гэсэн үг. Тэгэхээр ямар ч лсэн өөрчлөлт бол ирдэг байх юм шүү дээ. Тэр хүн ямар ч өвсөдийг шинжгүй болчиж болно. Ямар ч асуудалгүй. Тэгвэл бас л нөгөө стрессээ хурааж өрөмдлүүлээд явдаг 5-10 жилийн дараа магадгүй ахиад өвсөдийн шинж тодроод гараад ирж байна. Одоо сэдрэн гэдэг шиг бодож болох уу? Тийм. За тэгвэл серотонин гэдэг нь ерөнхийдөө битэрийн нэвтрүүлэг өндөрлөх төгсөн байна. Яг одоо сонсогчдод тархины удирдлага ба бие буюу яг тэр удирдлагыг би өнөөдөр илүү нейротрансмиттерээр онцлмоор байсан. Яагаад тэгэхээр тархи өөрөө олон төр талд бүтцтэй хэдий ч гэсэн түүний цаана одоо 100 тэрбум мясны мэдээлэл дамжуулалт тэдгээр хоорондын харилцаанаас үүдэлтэйгээр бидний сэтгцэн эмгэг, сэтгэл хөдлөл, зан үйл бүх зүйлд нөлөөлж байгаа учраас удирдлага гэж нэрлэхийг илүүд үзсэн байгаа л да. За тэгвэл одоо энгийн асуулт төгсгөлтөнд би бас асууя гэж бодож байна. За би энэ бүх зүйлийг цаа талыг нь мэдтгүү байлаа гэж бодъё. Би нейронч гэж мэдтгүү, нейрон трансмиттерч гэж мэдтгүү. Энэ бүх дааврын бүгднгийн наривчлыг мэдтгүү. Гэхдээ би миний хүсэж байгаа зүйл бол би сэтгэл санааны хувьд гоё, тайван, таатай амьдрахыг хүсэж байгаа. Тэгвэл яг энэ одоо тэнцвэрт байдлыг миний амьдралын хэм маяг ямар байвал би илүү хадгалах боломжтой вэ? Тэнцвэртэй байдал. За энэ дээр бол тархиа хайрлах ийм 5 одоо зөвлөмжүүд байна. За бидний энэ тархи бол нэгдүгээрт нь хүндэлждэггүй гэсэн. Тэгэхээр одоо байгаагаас нь илүү хурдан одоо хөшрүүлэхгүйгээр хурдан одоо үйл ажиллагааг нь бууруулахгүй тулд тархиа хайрлах хэрэгтэй юм байна. Нэгдүгээрх нь бол сэтгцэн эрүүл мэндэд анхаараарай. Үнэхээр одоо тань сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байгаа стрессийн түвшин өндөртэй, гутралтай, төвшөлттэй байгаа шинж байх юм бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаад сэтгэл зүйн асуудлаа шийдээрэй. За хоёр дахь зүйл нь бол хоолны дэглэмд анхаарах хэрэгтэй. Хүний тархины маань одоо 40% нь өөх туснаас бүрддэг гэж үздэг. Тэгэхээр бол хоолныхоо дэглэмд эрүүл өөх тусыг тохирох хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй байх нь. Дээрээс нь тархины маань ихэнх хэсэг нь бол одоо усны бас бүтцээс тогтдог. Тэгэхээр өдөртөө насан турсан хүн бол 2.5 литраас 3 литр орчим усыг ууж хөвших хэрэгтэй. Тэгэх юм бол тархи маань илүү одоо бүтцийн хувьд бол эрүүл байх юм байна. Дараа нь тархийг гэмтээдэг, илүү хурдан хөгшрүүлдэг хорц зуршлуудаас аль болохоор зайлсхийх хэрэгтэй. Энэ нь бол түрүүн ярьсанчлан алкогольны хэрэглээ, тамхи, мансууруулах төрлийн бодис, эдгээрээс бол хэрэглээг стандарт төвшөнд буюу бага хэмжээнд байлгах юм бол тархи маань одоо гэмтэх нь бага байх юм байна. За дараагийн нэг зүйл маань бол амьсгалын дасгал. Амьсгалын дасгал гэхээр хүмүүс маань энгийн гэж ойлгодог л та. Тэгтэл энэ маань бол одоо шинжлэх ухааны үндэстэй. Амьсгалын дасгалыг нэг удаад 10-аас 15 удаа хийхэд бол тархи маань хүчил төрөгчөөр маш сайн хангагдаад мэдрэлийн эдисүүд маань илүү эрч хүчтэй сайн дээд урдаар ажиллах боломжтой байдаг юм байна. Амьсгалын дасгал хийхдээ анхаарах зүйл бол хөвлөгээр амьсгалдаг. За дараагийн 5 дугаар зүйл маань тархиа хайрлан хамгаална гэхээр одоо юм бодохгүй сэтгэхгүй аль болохоор юм сурахгүй байх гэсэн үг биш. Харин ч тархиныхаа бүр эдис болгоныг хөгжүүлэхээр илүү идэвхтэй байлгахаар байнгын шин зүйл суралцаж, шин зүйл уншиж, мэдэж, бусдаа суралцаж тархийг идэвхтэй ажиллуулж авах хэрэгтэй байна. За, ийм 5 одоо зүйлүүдийг хоолны дэглэм,
амьсгалын дасгал, тэгээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах. За тэгээ дээрэс нь ус уух, тэгээд амьсгалын дасгал эдгээрийг ингээд хийгээд хөвшгээд бол тархиа эрүүлэр удаан хөгшрөхт нь бид хэд тусалж байгаа юм байна. За энэ 5 зүйлээс нэг зүйл асуув. Одоо ус уухыг ингээд нэг жоохон баг зар ингээд судлаад үзсэн чинь одоо Монгол хүмүүсийн биеийн онцлог одоо түрүү нөгөө таглаж нөгөө алкогольны өндөр градусыг нөгөө хүлээж авдаг фермент гэдэг тэр шиг бид нар тийм зүйл байгаа болоо. Бид нар хит их усны хэрэггүй яагаад гэвэл бид нар чинь бас яг тийм онцлогтой юм билээ гэж би нэг сонсч байсан. Энд дэр та юу гэж тайлбарлах вэ? За яг одоо Монгол хүний хувьд бол яг одоо ангаахын хувьд баримталж байгаа тийм өрмөц зүйл бол байхгүй байна. Яг л одоо нөгөө уух шингэн зүйлүүдээс ус нь бол 2.5 литрээс 3 литр бол байх ёстой. Эннээсээ хитрэх юм бол тархи маань харин хавгнах ч юм уу бид илүүдэл бас хуримтлагдах эрсдэлтэй бол эннээсээ бага байх юм бол хүний биеийн 70% нь ус болохоор бид хэд маань одоо тарсан дээрч тархин дээрч дотор эргэнтэн ч гэсэн шингэнэ дутагдлалт үүсэх магадaltaй. Тэгэхээр одоогоор бол миний мэдж байгаагаар бол тэр ус их уухад бол Монгол хүн ингэдэг тэгдэг гэдэг тийм мэдээлэл бол байхгүй шүү. За одоо бас хэдэн секунд үлдсэн байна л да. Гүнзгий амьсгал гэдгийг та арай энгийнээр яагаад энийг ингээ хэлсээр хагаад бид нар заримдаа дүжирсэн юм шиг надад санагддаг. Гүнзгий амьсгал авах хэрэгтэй гэдэг бүгд хариулдаг мөртлөө тэрийг нь хэрэгжүүлдэггүй шүү дээ. Тэгэхээр яагаад гүнзгий амьсгал авах нь учир шалтгааны та яагаад авч ийн ихэр хэдүүлээ гүнзгий амьсгал авахтаа бол хөвлөөгөр амьсгал авна. Тэгэнгүүт үрц маань доошоогоо тэлэгдээд уушгинд илүү их хагаар ордог юм байна. Ингэснээрээ тархины маань эддэс болгон хүчил төрөгчөөр маш сайн хангагдаж өгнө. Хүчил төрөгчөөр хангагдсан мэдрэлийн эсүүд маань илүү сэргэлэн, илүү сэргийг сайн ажилтдаг юм байна. Чухал шийдвэр гаргаж байгаа. Магадгүй альва зүйлийг шийдэхээ шийдлийг олж чадахгүй байгаа үедээ бол нэг шийдэхийнхаа өмнө 10-15 удаа хөвлөөгөр амьсгалчхад бол дараа нь энийг чи ингэж шийдчихэж болохоор юм биш тэгээд шийдэл нь ороод ирдэг. Магадгүй стрессийн түвшин айгүй өндөртэй байгаа үед амьсгалын дасгалыг нэг 3 удаа гүнзгий амьсгалчхад л кортизолын түвшин бол бас сайн бууж өгдөг шүү. За яг төгсгөл хэсэгт маань бас үнэтэй зөвлөгөөнүүд орлоо. Сонсогч танд амьдралын хүчийг нэвтрүүлэг сэтгэл зүйн нэвтрүүлэг маань энэ удаа тархины удирдлага ба бие гэсэн сэдвээр ярилцлаа. Бидэнтэй хамт ярилцсан Better Mind нойргуудл сэтгэл заслын эмнэлгийн сэтгцэн сэтгэл засалч эмч Мандах эмчт оролцлоо. Танд баярлалаа. Баярлалаа. Сонсогчдоо өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараа 7 хоногийн энэ цагт дахин уулзцгаая. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.